Хотод 10 цаг 14 цаг 11 минут болж байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 нөгөөдөл нэвтрүүлгээ эхлүүлж байна. За ингээд өнөөдрийн нөгөөдөл нэвтрүүлгийг хөтлөгч цэцэгт өндөдөх шалтгаан гарсан учраас за манай нэвтрүүлгийн хөтлөгч, найруулагч Чимбат буюу Чимба наттай хамтран хөтлөнө. Өдрийн мэнд. За өдрийн мэнд үргэ. За өнөөдрийн нөгөөдөл нэвтрүүлгийг хамтран ажиллаж байгаа баруун бүсийн барилгын материалын толгуур төв барилгачин худалдааны төв нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За бас Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, Hello Ухрын махан Jerky гэрээ хамтран ажиллаж байна. За ингээд өнөөдрийн хөгжимдөд нөгөөдөл нэвтрүүлэг болохоор Эрдэмтдийн булангаараа танд үргэлжлэн хүрэх болно. За 7 хоног болгоны мягмар гарагт алдартай эрдэмтдийн түүхээс бид нэр танд ярьж хүргэдэг. За бидний өнөөдрийн амьдралын энэ шинжлэх ухааны өндөр хөгжил дэвшилт хүрэхэд маш олон эрдэмтдийн хичээл зүтгэл гайхамшигтай сод оюун ухаан нөлөөлсөн байдаг учраас энэ эрдэмтдийг танилцуулдаг. За ингээд өнөөдөр бид нэр хэдэн сая хүний амийг аварсан ч өөрөө химийн аргаар одоо хөвч хөндүүлсэн баг хөнгөлүүлсэн ийм хүн алдартай эрдэмтдийн тухай ярина. Энэ бол компьютерийн загалмаас эцэг гэж ярьдаг Алан Тьюринг гэж хүний тухай ярина. Тэгээд энэ хүний тухай ярихын тулд манайхан чи Imitation Game гэж киног үзсэн үү? Тийм би үзэх нь үзчихсэн байлээ. Гэхдээ яг тухайн үед болохоор нэг яг тэгээд бүр нэг айхтар анхаарч биш. Ямар ч үзсэн юм байна. Тэр канон дээр нэг одоо тэр гол дүрийн хүний санаж байгаа. Тэгээд нэг бас нааша цаашаа нэг гүгээд байдаг, яваад байдаг тэр нэг төхөөрөмжийнхаа наан байгаад тэр хэсгийг санаж байгаа. Яг бүр дэлгэрэнгүй санаж. Тийм тэр гоё кино. Яг энэ хүний намтраар хийсэн кино. За энэ хүн бол компьютерийн загалмаас эцэг. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь одоо юу гэдэг юм бэ? Тухайн үед гей буюу те ингээд ижил хүстэн байсныхаа төлөө бүр химийн одоо тариа хийлэгдэг. Тэрийг нисэргүүцэг. Инээсээ болж маш их гадуур хогдчихсэн. Тэгээ эцэст нь өөрөө амиа хорлож нас барсан. Тэгээд энэ хүн амиа хорлож нас барахт нь одоо тэгээ хор алимд хийж байгаад алим хазаад тэгээ өгсөн. Тэгээ ингээд хатсан алим ширээн дээр нь байсан учраас Apple компани хатсан алимаар логогоо хийсэн ч гэдэг юм уу. Ийм домгийн ийм хүн байгаад байгаа. Тэгэхээр яг дайны үе бас айгүй сонирхолтой санагдал та. Ялангуяа эрэгтэй хүмүүс ч ингээд нэг дайны тухай тиймэрхүү киноч гэдэг юм уу, тийм зүйлүүдийг ер нь харах дуртай байдаг. Би эрдэмтэд гэхээр бас ерөөхдөө хайжсэн ер нь гэхдээ бас их сонирхолтой цаг үед амьдарч байсан хүн. Сая бас хэлсэн шүү дээ. Өчнөө сая хүний амийг бас аварсан гэж байгаа. Тэгэхээр ер нь түүх нь бас сонирхоод байвал гэж бодож байна. Тий, энийг сонсчоод эргээд манайхан тэр Imitation Game гэж киног үзүүл ууг нь те. Тэгээд ийм чухал хүний тухай кино юм байна гэдээ ингээд үзүүл сонин. За тэгэхээр Алан Тьюрингийн хувьд болохоор дэлхийн 2 дугаар дайны үед одоо германчуудын ашиглаж исэн одоо нууцлалыг ямар ч тайлах боломжгүй гэж үздэг байсан нэг Enigma гэдэг тийм. Одоо нууц шифрийг кодтолсон тэр одоо кодыг бол тайлж уншиж чадсан агуу математикч ийм хүн байх нь хамгийн гол тодорхойлт нь бол тийм. За тэгэхээр Германы нууц мэдээнүүдийг одоо задруулж уншсны ачаар бол дэлхийн 2 дугаар дайны явцад Англи улс болон одоо холбоотны тийм хүчинд энэ стратегийн их давуу юм байдал бол олгосон гэж үзэж байгаа. За нөгөө талаар бас дайны явцыг 2-3 жилээр одоо богиносгож чадсан. Энэ нь болохоор өчнөө олон сая хүмүүсийн амь насыг бол аварсан гэж бол үздэг юм байна. Тэр кинон дээр бас яг тэгж гардаг. Тий ингээд хэрвээ Enigma-г задлж уншаагүй бол германчууд дахиад 2-3 жил илүү байлдах байсан. Тэгээд илүү олон сая хүн амь өргөдөх байсан. Энэ хүн Германы тэр нууц кодыг тайлчаад тий тэгээд энэ бол маш том нөлөө үзүүлсэн, ач хавьяа байгуулсан гэдэг юм байна. Харин би бод түүхнээс сэтгүүлсэн юм кинонд үзэх дуртай л да. Саяхан бас яг харж байхад тэр кино байсан. Гэхдээ яг нөгөө гүйлгэж байгаа л яг тэр кино өнгөрөөгөө явуулсан л да. Бас одоо ингээ харсан чинь үзчихдэг байж ер нь үзье гэх юм бол сэтэл бол төрж байна. За тэгээд энэ хүний хувьд гэх юм бол дэлхийн түүнийг 20 дугаар зууны одоо түүхэнд хамгийн нөлөө бүхий те домогт математикч гэж үздэг. За үүнээс гадна гэх юм бол хувийн амьдрал нас бусдаас хамаагүй өөр байсан. Хүнд хэцүү шалгуурууд дүүрэн байсан гэж үзэж болохоор. Тэгээд энэ харамсалтай шалгууруудыг давж чадлаггүйгээр амиа орлсон ийм бас гонигтай түүхтэй юм байна. Тэгээд зүгээр ингээд яг би энэ хүний ингээд нөгөө намтралыг өнөөдөр цохиолоо ингээд авчихсан чинь үнэхээр жинхэнэ сод агуу хүмүүс яг ийм амьдралаар амьдардаг баг. Тий. Арай л өөр тий. Тий үнэхээр өөр шүү. Мань мэд чиг нэг ийм одоо гэдэг нэг газрын амьдардаг гэдэг шүү. Үнэхээр амьдралд нь бүр эрс тис тий гаргасан шийдвэрүүд нь өөртөө байгаа, өөртөө ихтэй байгаа тэр зан чанар нь эсвэл тийм хурц характер нь ч юм уу. За, Alan Madison Turing гэж энэ хүн 1912 оны 6 сарын 23-нд Лондон хотын Паддингтон дүүрэгт төрсөн. За Паддингтон гэдэг бамбарууштай кино хүртэл байгаа гэдэг. За энэ Sherborne гэдэг ийм коллежид энэ хүн суралцсан юм байна. Тэгээд ер нь бол айгүй сонин. Коллежид байхдаа ерөөсөө л ганцхан математик хичээлээ хийдэг. Бусад хичээлээ бүр ингээд тоодогч байсан. Зүгээр ингээд шууд хайчдаг байсан. Хичээл хийхгүй.
голыг бол хардсан байгаа. Математикаар харна. Тэгэл математик тоо бодоод математик хичээлд анхаарна. Бусад янз бүрийн хичээл. Тэгээд бусад хичээлээ тоохгүй болохоор багш нар янз бүр дургу баадаг. Тэгсэн хэрнээ үнэхээр математикийн гавал толгойтой гэдгийг нөгөө хүлээн зөвшөөрөөд идэг учраас бас юм хэлж чаддаггүй. Тэгээ бусад багш нар жоохон сэтгэл дундуур байдаг гэсэн нэг бусад хичээлээ хийхгүй гээд. Тэгээд энэ сургуульд байхдаа Ален Тьюринг өөрөөсөө нэг ах Кристофер Колин Марком гэдэг ийм хүүтэй танилцаад айгүй гоё найзууд болсон юм байна. Тэгээд энэ харилцаа, энэ нөхөрлөл Ален Тьюринг гэж энэ хүнийг математикт шамдан суралцахад маш их урам зориг өгсөн. Тэр найз нь айгүй сайн нөлөөлсөн юм байна. Тэгээд Кристофер Марком гэж энэ залуу болохоор юу байсан? Үнэний сүг ингээ түүхийгээр нь айгүй хуудаг байсан юм байна. Тэгсэн чинь тэрнээсээ болоод сүрийг халдвар аваад түүхий сүгээр тэгээ сүрийг халдвар аваад энийгээ мдэггүй байж хагаад ингээд биеинд ордож жагаад 1930 оны 2 сард 19 настайдаа сүрийгээр нас орсон. Тэгээ энийг нь хизээ нас орсныхаа дараа мэдсэн гинэ. Тэр найз нь Тьюрингийн найз нь. Тэгсэн ингээ түүхий сүг шууд уувал ийм сүрийтэй болох юм байна. Сүрийн өвчтөе хүрээс гарсан сүрийгийн халдвартай ийм сүү юм байна. Сүүгийг чи ингэж нөгөө буцалгаж юу яаж ариутгаж уух хэрэгтэй юм байна гэдгийг эндээс мэдсэн. Тэгээ тэр үед сүрийгийн вакцин байгаагүй, антибиотик ч байгаагүй 1930 он гэхээр бас харамсалтай. Одоо зүгээр сүү ууж байгаа л тэрнээс болоод нас орчихлоо. Хэрвээ тэгээг бол энэ бас түүх яаж өөрчлөгдөх байсан тийм? Мэдхгүй. Тэгээ ямар ч үс Ален Тьюрингт энэ найз нь буюу энэ Марком гэдэг нас орсон энэ залуу маш их нөлөө үзүүлсэн гинэ. Гэхдээ яг зөвхөн найз нь гэхээс гадна одоо хожим намтар судлаач нар судлаад үзэхээр Кристофер Маркомыг энэ Ален Тьюрингийн анхны хайр байсан гэж бас олж мэдсэн юм байна. Нэр ижгээ хүн шүү дээ. Тийм. Тэгээд өөрөөр хэлбэл энэ хоёр залуу ижил хүнстэй тийм хос болсон байсан гэж. Тэгээ хамгийн дотны хайртай нас хүн ингээд нас орсонд бол Ален Тьюринг ихэд харамсаад бүр нэлээд юм хүнд байдалтай тийм имгнээд гашуудаж одоо иймэрхүү байдалтайгаар цаг хугацаа өнгөрөөж исэн. Тэгээ энэ уу гашууга даван туулахын өмнө болохоор Марком гэж байгаа тийм одоо ярилцаж хамтдаа ингэж туршиж тооцоолж байсан шинжлэх ухаан математикийн сэдвүүдээр илүү шаргуу ажиллаж одоо энэ мэрэгжилдээ одоо эзэмших энэ чиглэлд амжилт гаргах одоо энэ зүйл нь болсон юм байна. За тэгээ савл хийвэл Маркомын ээж Фрэнсис Изабель Марком математикад бол захиа ингэж бичдэг байсан юм байна. За бүр загтлаа ингэж бичсэн байлаа. Ийм гайхалтай, ийм дур булаам бардам зантай хамтрагчийг би өөр хаанаас ч олж чадаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Кристоферийн надад танилцуулсан ажлууд дан ялангуяа одоо орон судлал бол гайхалтай. Би түүнийг амьд байгаа юм шиг мэдэрч ажилдаа аль болох их эрч хүч зарцуулах ёстой. Учир нь Кристофер надаас үүнийг хийхийг хүсдэг байсан гэж бичсэн байгаа. Ээжтэй тэгэхээр ер нь бол насаараа дараа нэрээ баг хайртай байсан юм биш үү? Тий, анхны хайр нь гэхээр тий баг ингээд гей байсан юм бол нэрээ тэгж амар чухал нөлөөлсөн юм болвол тэгээ ээжийг нь тэгж ээжтэй нь ингэж хайрлж хүндлээд цагтл өвчээд нас орсныхын дараа ч гэсэн тэгж энэ намайг одоо юу гэдэг ингэж судалгаа шинжилгээ хийгэрэй гэж ятгсан гэхээр их л чухал нөлөөтэй юм байна. Тий. Тэгээд ер нь бол Ален Тьюрингийн Маркомын ээжтэй олон жил захидлаар харилцсан бөгөөд одоо жил бүр ингэж Маркомын төрсөн өдрөөр нь ээжт нь захиа бичээд ээж нь болохоор хатагтай Марком хариуд нь Ален Тьюринг болохоор шуудангаар бэлэг явуулдаг юм байсан юм байл. За тэгсэн ингэж байна. 1931 онд Ален Тьюринг Кембриж их сургуулийн харьяа Кингс коллежид элцжээ. За ингээд төгсөлтийн ажил нь Гауссын алдааны функц сэдвтэй байсан юм байна. Тэгээд энэ Гауссын алдааны функц гэдэг сэдвтэй төгсөлтийн ажлыг нь төвийн хязгаарын теоремын нэг хувилбарыг батлаад 1934 онд нөхөр математикийн шинжилгээ ухааны бакалавр хамгаалсан. 35 онд энэ теорем нь 34 онд өөрөө баталчаад жилийн дараа энэ Ален Тьюрингийн баталсан энэ теорем нь үнэн юм байна гэж дэлхийн математикч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хүлээн зөвшөөрөхдөггүй бол чиний онол бол одоо чи өөрөө юу гэж ярих бол хамаагүй. Тэгээд бусад математикчид бүтэн жилийн дараа бодож ээж хідэн зэрэг бодож ээж нэрээ энэ Ален Тьюрингийн бичсэн энэ төвийн хязгаарын теорем боч нь үнэн юм байна гэж баталсан. Ингээд нөхөрөл математикийн ертөнцид зүгээр ингээд пүнк гээл од болоод гараад ирж байгаа. Маш олон математикч нар хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ диссертац нь математикийн шинжилгээ ухааны хувьд бол үнэхээр авгаа бүтээл гэж үздэг. Бүх цаг үеийн математикчид. Тэгээд Кингс коллеж шууд энийг нь мэдээл та манай сургуульд үлдэж багшлаач. Бакалавр суултаа тэгэхэд үлдэж багшлаач гэж өөрсөн. Тэгээ нөхөр бол дээд сургуулийн багш болсон. За боломжийн цалин хангамжтай болсон. Ингээд 35 онд нөхөр бакалавр ээжж багшилдаг. Тэгээ заавал магистртаа суух хэрэгтэй гэд магистртаа суугаад 35 онд магистртаа ороод 37 онд магистр хамгаалцсан. За энэ хоорондоо буюу 36 онд тооцоолох боломжтой тоонууд ба тэдгээрийн шийдвэр гаргах асуудлын програмчлал гэдэг нэртэй ийм өгүүлэл шинжилгээ ухааны өгүүлэл нийтлүүлсэн юм байна сэтгүүлд. Тэгсэн энэ өгүүллээр Тьюрингийн машин гэдэг ийм логик загварыг дэвшүүлсэн. За Тьюринг гэдэг нэртэй ийм машин байна. Тооцооллын машин байж болох нэ гэдэг онлын хувьд ийм логик загварыг дэвшүүлсэн. Энэ бол яг орчин үеийн компьютерийн онлын үндэс.
Компьютер ер нь ингэж тооцоолол хийгээд ингэж ажиллана л гэсэн ийм л юм шиг байна. Тэгээд энэ Alan Turing гэж нөхөр болохоор тодорхой алгоритмаар гүйцэтгэх боломжтой бүх тооцоолыг миний машин буюу Turing машин хийж болно гэж үздсэн. Тэгээд энэ санаа болгоод тооцоолох боломж гэдэг ойлголтын үндэс суурь болсон. Одоогийн энэ компьютер AI гэдэг юмны бүх эхлэл эндээс үүсэлтэй гэж үздэг. Тэгээд энэ нийтлэлийг одоо тэр тодорхой алгоритмаар гүйцэтгэх боломжтой бүх тооцооллыг хийж чадна гэдэг энэ алдартай нийтлэл болохоор бүх цаг үеийн туршид хамгийн нөлөө бүхий математикийн нийтлэл гэж одоо ч явдаг. Одоо яг тэгэхээр бараг за 190 жилийн өмнө юм байна тий. Ер нь бол яг одоо бидний яриад байгаа энэ AI гэж сүүлийн үед хамгийн их ярьж байна. Компьютер гэж ярьж байна. Тэгэхээр яг үндс нь энэ үеэс бол тий одоо ажиллах үндсэн зарчим онлыг энэ нөхөр ингээ бичээд гаргацсан гэсэн үг. Тэгээд энэ нийтлэл бол бүх цаг үеийн хамгийн агуу математикийн нийтлэл гэдэг одоо ч гэсэн математикчд хүндэлдэг юм байна. За хоёулаа хамтран хэлж байгаа мэдээлэл хүргэчгээд нэвтрүүлгийг үргэлжлүүлье. 14 цаг 21 минут болж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажиллаж байна. За тэгэхээр 2025 оны 5 дугаар сарын 8-наас эхлээд 22-ны хүртэл барилгын материал бол 10-аас 50% хямдралыг бол зарлаж байгаа юм байна. За. За тэгээ барилгын материалын худалдааны төвүүдээс одоо онцлог нэг нь болох барилгачин худалдааны төв нь Улаанбаатар хотын төгжрөлгүй бүсэд тээврийн ямар ч хязгаарлалтгүй байршлаараа хэрэглэцгийг бол талархлыг хүлээгээд эхэлчихсэн байгаа. За тэгээ том оврын ачааны машин, суудлын автомашин, автомашин ямар ч ингээд асуудалгүйгээр нэвтрээд за тэгээд бараа бүтээгдэхүүнээ төвөггүй тээвэрлэх боломжтой гэж байгаа. Энэ юу юм бэлээ? Сонсголонгийн зам дагав байд юм бэлээ. Тэгэн гууд сонсголон чинь нэг юуны 5 шараар одоо энэ нэг юуны дугаар хязгаарлалт цогцчт юм ба штэ. Тий, ер нь хаавал чинь дугаар хязгаарлалт дугаар хязгаарлалт байхгүй юм байна. Тий, тэгэн гууд энд чинь бол бүр ямар ч дугаар хязгаарлалтгүйгээр ялангуяа энэ баруун 15 аймаг руу явдаг хүмүүс бол том машинаа ингээл хотын дугаар хязгаарлалтаар оруулж ирээл 100 айлаас юм ачаал эсвэл наран тул дээр зогсож байгаа бол 100 айлаас юмнуудаа жижиг машинд ачаад тэгээд наран тул дээр зогсож байгаа том машинаа дамжуулж ачаад байх шаардлагагүйгээр шууд энэ барилгын материал дээр очиж барилгачин худалдааны төв дээр очиод тэндээсээ бүх барилгын материалаа том машин дээр ачаад тийш цаашаа баруун жигаар авчина. Харин тийм бас бид нар нэг саяхан эйжент бас засвар хийгээд пакетын шал энэ төр гээл ер нь бас юм засвар хийгээд явах чинь яг тэр хавьд очиод нөгөө зогсохоор гол нь зогсоол болтохгүй. Тэгээ бүр наан тавьчихаар нөгөө хүн дэмнүүдээ өргөж явна гэдэг чинь бас их том асуудал байгаа даа тийм. Харин тийм. Тэр иймэрхүү асуудлуудыг бол маш сайн шийдсэн одоо зогсоол түүхгүй гэдэг бол хамгийн бас давуу талуудынх нь нэг юм гэж харж байна. За 200 гаруй аж ахуй нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал яг нэг дор төвлөрсөн байгаа энэ барилгачин юм дээр худалдааны төв дээр байшингийн үндсэн эзэн материал, дотор гадна засал чимэглэл, сантехник цахилгаан, багаж тоног төхөөрөмж гэдэг ингээд бүх төрлийн барилгын материалтай холбоотой бүх зүйлийг та материалыг эндээс авч болох юм байна. За сая тэгэхээр хэлсэн сонсголонд байгаа барилгачин худалдааны төв нь болохоор цагийн үеэр хувьд болохоор 7 өдрийн 7 өдөр 10-аас 19 цагийн хооронд бол танд үйлчилж байгаа юм байна. За тэгээд холбоо өрх хуцсны дугаар нь 77 66 22 77. За мөн 94 тэгтэг 1171 гэсэн хуцсны дугаараар талаа авах боломжтой байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв бидэнтэй хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдрийн нөгөө төл нэвтрүүлэг Мягмар гарагт алдартай эрдэмтдийг ярьдаг. За бид нар бол маш сонирхолтой намтартай агуу математикч одоо өнөөдрийн компьютер химэл оюун ухааны онлын үндсийг нь тавьсан Alan Turing гэж алдартай хүний тухай ярьж байна. За тэгэхээр Turing маань 1936 онд Америк руу явж Принстоны их сургууль бол докторантад хэлсэн юм байна. За тэгээ 38 онд бол цолоо хамгаалаад эргээд бол гэртээ ирсэн гэж байгаа. За тэгээд Принстонд сурч байхдаа бол математикаас гадна криптологийг бас судалж эхэлсэн гэж байгаа. За криптолог гэдэг нь болохоор аливаа зүйлийг нууцлан шифрлэж хувиргах арга механизм бөгөөд ингэхдээ ямар зүрийн одоо математикийн томьёо тий логик дарааллуудыг бол ашигладаг байсан гэж байгаа. За тэгээд Принстоны их сургуулийн багш Джон фон Нейман гэдэг хүн одоо түүнийг Принстонд үлдээчээ. Тэгээд надтай хамт эрдэм шинжилгээ одоо судалгааны дээ ажил хийгээчээ гэд уг нь ингэ санал тавьсан юм байна тий. Түрүүн бас одоо магистр хамгаалалт бас нэг иймэрхүү тэгсэн. Сайн явахаар хүмүүс угаасаа сайн байхаар нь мэдээж ингэ санал тавьдаг юм байна л да. Тэгээд гэвч хүн маань өөрөө болохоор үгүй би харьлаа гэд англи руу яваад гисэн юм байна. За тэгээд англид эргэж ирээд Кембриж одоо хүмүүсийн математикийн лекц уншихыг нь сонсоод тэндээ одоо асуулт тавиад хүмүүстэй бас маргалдаг байсан юм л дээ. Тэгээ бүр алдартай багш нартай ч гэсэн санал зөрөөд өөртөө ихтэй нэлээд болцсон л гэсэн үг шүү дээ. Тэгээ бүр хурцаар шүүмжилдэг болсон гэж байгаа. Их сургуулийн математик багш нарыг. Тийм. Одоо сан дээр очиж ихтгэлүүдийн сонсоод тэгээ тэн дээрээс нь лагуулж байгаа. Тэгээ зарим дээр нь санал зөрөөд бүр тиймэрхүү байдлаар бол маргалдаж шүүмжилдэг иймэрхүү байдлаар бас явж байсан юм байна. За тэгээ 1938 онд Alan Turing
Британий тагнуулын албаны харьяа гэж байгаа. За. Цифрийн сургуульд хагас цагаар багшилж эхэлсэн байгаа. Ааха. Энэ нь болохоор Английн код тайлах одоо гол байгууллага гэж байгаа. Одоо энэ ч яг ер нь бол бас дайны өмнөх үе те. Тэгэхээр ер нь бол юм нэлээ эвгүй болчихсон байсан үе. Тэгэхээр бас чухал зүг газараач бас ороод багшилж исэн болов уу гэж бодож байна. За. За ингээ удалгүй 39 онд бол дайн эхэлсэн. Тэгээд Герман улс баг Европын бүх улстай дайсгал юм тодорхой нэг иймэрхүү нөхцөл байдал бол үүссэн байгаа. Энэ үед одоо их Британий Bletchley Park гэдэг нууц код тайлах төвд юм онцгой авьяастай сууд ухаантай хэрэг болсон бөгөөд тухайн төвийнхээ удирдлага өөрсдөө ингээд судалж хайж ирж хайж хагаад энэ ажил Аалан Тюрингл тохирно гэж үзээд за шууд түүнийг бол ажилд оруулсан гэж байгаа. Өөртөө хайж олоод тийм. За энэ Bletchley Park гэдэг код тайлах төвдөө. Чи манай дэрж ажиллаа. Ер нь сууд ухаантай нэг юм мундаг хүн хэрэгтэй байна гэдэг. Тэгээд ер нь судалж хагаад энэ хүнийг олоод өөрөөсөө санал тавиад шууд ажилласан гэж байгаа. Тэгээд юу ясал юм бэ лээ? 39 оны 9 сарын 4-нд Британд Герман дайн зарласны ердөө маргааш гэсэн үг. Тий. За ингээд Герман Их Британи Герман дайн зарлаад за ингээд ерөөсөө дайн зарласны маргааш нь Alan Turing Bletchley Park-д яг ажиллаа хүлээж авсан. Тий. Тэгээд энэ Alan Turing-д болохоор Bletchley Park-д ирсэн бүх хүмүүст ажлынхаа талаар хүнд юу ч ярихгүй. Хэрвээ ярих юм бол таныг цэргийн хуулийн дагуу маш хатуу шийтгэнэ. Шууд эх орносоор увсан цэргийн нууц задруулсан гэдгээр баг буудна. Тэ гэдэг ийм маш хатуу заалттай гэрээнд бүгдийг гарын үсэг зур гэж байгаа зурулсан. Тий. Тэгээд нөхөр бол энэ дээр гарын үсэг зурсан. За ингээд Alan Turing бол дайны үеийн цэргийн тагнуулын ажилтан болчих. Цэргийн тагнуулын салбарыг арын албаны ажилтан болчихж байгаа юм. Тэгээ нөхөр болохоор ахлах код тайлагч Dili Knox гэдэг хүнтэй хамт Германы ашигладаг тэр Enigma гэдэг. Энэ Enigma машин өөрөө үнэхээр тухайн үед бол супер машин байсан юм билий. Тийм зөвлөлтүүд ч ер нь тайлах гад бараагүй. Тэ ер нь бол ингээд Зүүн Европын орнууд ер нь бол тайлах гэж аюу хүздэг. Гэтэ ягаад ч бардггүй байсан. Тэгээд энэ алдартай Enigma гэдэг шифрлэлтийн машины crypt анализ дээр нөхөр энэ хоёр анхаарлаа төвлөрүүлсэн. 39 оны 7 дугаар сард Варшавын ойролцоо болсон уулзалтын дараа Польшийн шифрлэлтийн товчоо Их Британи, Францын одоо энэ нөгөө код тайлдаг хүмүүст зориулаад Германы Enigma гэдэг машины роторын утаснууд за Enigma машины мессежийн кодыг тайлах ийм аргын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гинэ. Ингүүл гээд арай тэдэнд Польшууд арай илүү мэдээлэлтэй байсан шүү. Ингиж мэдээлэл өгöd за ингээд энэ мэдээлэл дээр үндэслээд Alan Turing тэр Knox гэдэг код тайлагч нар илүү өргөн хүрээнд шийдэл боловсруулсан. За яаж Enigma-гийн кодыг тайлах вэ гэд. Тэгээ ер нь бол Польшийн тэр анхны арга нь болохоор илүү тийм процедур дээр тулгуурласан байдаг бол ер нь бол тэр Польшийн код тайлах аргаар нь явах юм бол кодын тайлаад байна гэдгийг германчууд өөрөө мэдчихдэг. Мэдэх боломжтой болцсон юм байна. Ер нь бол за манай кодыг тайлна гэд. Тэгээд дахиад кодоо өөрчилнө. Тийм болохоор ер нь энийг мэдэх боломжтой байсан. За тэр ч ёсоор болоод 1940 оны 5 сард германчууд манай Enigma машины кодыг тайлаад байна замаас нь гэдгийг мэдээд дахиад өөрчилсөн. Би нэг баримт кино үзчихсэн юм аа. Тэгэхэд яг нөгөө усан онгоцоо шамбугч байгаа штэ. За тэд нэр яг энэ кодыг бас тайлах гэж үзэж байгаа. Гэхдээ яг энэ Enigma-гаас гадна ер нь бас янз бүрийн код одоо чиглэлд ашиглаж ирсэн юм шиг. Яаж илэрч ийн гингүүт одоо юу гэдэг нөгөө байршлаа нуугдаа тэд нар чинь ингээд усан доогоор явж хахад шууд нөгөө бөмбөгдөгч усан доогоор ингээд сум нь хурж ирэл дэлбэлчихэж штэ. Тэнгүүч нөгөө өмнө дамжуулсан хоорондоо яасан яриаг маань тохиог маань мэдчихжээ, тайлаад уншчихжээ гэд. Тэгээд ерөөхдөө нөгөө тэр чинь ингээд яг бид нар зүгээр бичиг нэг талаас нь харах юм бол нэг бичиг цифр ингээд байгаа болоод яг нөгөө тэрнийхэн мэдээлэл гэх юм бол тэр дайны талбар дээр чи яг хүний амь те бүр ингээд явж яадаг бүр ялангуяа оновчтой тэр байрлалыг мэдчихнэ гэдэг чинь дайны үед бол маш чухал тийм зүйлүүд байгаа даа тийм. Харин тийм байлээ. Тэгэхээр энэ Enigma болохоор цагаан толгой үсгүүдийг хольж мессеж шифрлэх замаар одоо бичгийн машинтай юм төстэй юм ер нь бол юм төхөөрөмжл байсан юм байна л да. За Их Британий тагнуулчид болохоор Германы дамжуулалтыг замаас нь барьж аваад тэмдэглэж авч чадсан юм шинжилсэн шифрийг тайлах магадлал нь бол нэгийг харьцах нь 159 тэрбум байв гэж байгаа. Одоо энэ шифрлсэн баг ямар ч боломжгүй. 159 тэрбум тохиолдолд нэгийг тайлж чадна. Тэгэхээр энэ баг огт боломжгүй ч баг хэлэхээр тий 159 тэрбум удаагийн ийм шифрлсэн код явахад арайгч нэгийг тайлах боломжтой. Тий бид нар ч одоо нэг дөрөв оронтой тоог ингэж жишээ нь ингэж хийж үздэг штэ тий нэг код тайлчих гад юм уу дугууныхаа бие бас мартчаал ингэж яхаа хийгээл үздэг штэ. Тэгэхээр чи нэгийг харьцах тэр чи одоо 9990 гэсэн үг штэ тий. Тэгэхэд одоо энэ дээр бол нэгийг харьцах нь 159 тэрбум гэж байгаа. Төсөөлөхөд бас айгүй их тоо байгаа. За тэгээ өөрөөр хэлбэл ямар нэгэн шифрлэл тайлах схемийн тусламжтайгаар энэхүү кодыг бол тайлах боломжгүй мэт санагдаж байсан гэж байгаа. Польшийн математикчдын мэдээлэл тулгуурлаад Тюринг болон түүний хамтрагчид эдгээр боломжуудыг сканердах чадвартай бөмбөг, бомбын хэмээх одоо
машин зохион бүтээсэн гэж За. байгаа. Аха. Тэгээд энэ нь болохоор Их Британи болон түүний холбоотнуудад Германы тагнуулын мэдээг унших боломжийг олгож дайнд бол маш чухал юм эргэлтийг авчирсан. Энигмагийн эсрэгэл юм зүйл бүтээсэн байх нь шүү дээ. За. Энэ нь болохоор бүр дайныг одоо эргэлт авчирна гэдэг чинь. Мэдээлэл алдагдаад байна гэдэг чинь тэгээд одоо баг ялах уу яах уу гэдэг дээр л гэсэн үг шүү дээ, тий. Зарим тооцоогоор айлын төрөнгийн баг энэхүү кодыг тайлааг бол дайн илүү олон жил одоо үргэлжлээд дахиад олон сая хүн бол амнаас одоо үрэгдэх байсан гэсэн. Ингэж бол үздэг байх нь. Гэхдээ айлын төрөнг бол Блэчи парк дахь кодыг тайлах төвд ер бусын сонин гажиг хачирхалтай нэг гэдгээр алдартай байсан гэж. Түрүүс нэг битэн гаж гэдэг тий ер нь юм маш этгээд зан авиртай харагддаг хүн байсан гэдэг ба шүү. Тий одоо энэ нь болохоор яаж илэрч юм гэхээр яг дээд сургууль багшилж байсан тул хүмүүс түүнийг проф гэж дууддаг, товчлоо дууддаг байсан юм л та. Профессор за. Энигма дээр хийсэн бүтээлүүдийг нь профи ном гин. За. Одоо ингэж болоо юу хэлж байгаа юм тий. Тэгээ асар ухаантай гэдэг нь яг тэнд байгаа хүмүүс бүгдээрээ мэдж байгаа тий. Гэхдээ л сонин гар байсан. Тэгээд жишээ нь бол ингэж байгаа. Айлын төрөм жил бүрийн 6 дугаар сарын эхний 7 хоногт заавал биений өвдөж халуурна гэж. Сони. Тэгэхээр одоо нэг хүн чинь ингээд биеийн антон юг бодохоор ингээд заримдаа баг бас кодлцдаг ч юм уу тийм ингээд санаа зовсоороод баг хүн өвдчихдэгтэй адилхан. 6 сар гараад эхний 7 хоногт за өвдгөндөө гэж өвдчихлөө. За ингээд болоогүй бүр халуунтай үедээ хорт утааны маск зүгээд ажилдаа явна гэж байгаа. За. Одоо ажилдаа ингээд хүн ингээд өрөөд ирүүлгээд төсөөлөл л та тийм хорт утааны маск зүүцэн тийм. Дээр нь болохоор ялчгүй эрдэмтэй хүн гэдэг шиг ундаг дугуйныхын гинж бол ингээд баян мултарчдаг байсан юм байна л да. За. Тэгэхээр яг ингээд төдөө удаа дөрөгөө жигээд мултардаг гэдгийг бүр тоолоод мэддэг болсон байсан. Тэгээ дугаа онжиж байгаа л дөрөв мултрах тий. За тэгэнгүүт чи ингээд сүулдэ бол тэр өөрөө мэддэг болсон учраас ингээд яг мултрахаас өмнө буугаад гинжээ өөрөө шахаад мултрахгүй болгочдөг болсон юм байна л да. Тэг хүмүүс болохоор чи ингээд гинжээ сольчооч түүхтэй биш үгүй тий. Ингээд хэлдэг байсан. Тэгэхэд бол зүгээрээ мултрахыг мэдж байгаа юм чи ямар ч асуудал байхгүй гэл. Тэгээд одоо нөгөө чийж явж байгаа. За одоо мултрах төгсөж ийн гэдгийг мэдээд тоолоод одоо юу гэдгийг толгоонд ингээд баг суудсан байгаа даа шүү дээ. Тэгээ буугаа засч гэж байгаа. За дээр нь болохоор бас одоо юм төмөр аяга ингээ хулгай далтахаас сэргийлээ зэ. Үргэлж парнаас гинжилж орхидог гэсэн гэж байгаа. Миний аяга алга болж магадгүй. Дээр нь болохоор тэр өөрийнхөө ажиллаж байгаа газар тий цэргийн одоо тагнуулын код тайлах юм офис дотор шүү дээ. Тэгэхээр чи тэнд бол аяга ер нь бол хулгайлах хүн байхгүй шүү дээ тий. Гэхдээ л бол ингээ шаардлага байхгүй ч гэсэн ер нь тэгж явдаг. Тэгээд хүмүүс тэр байтугай амиг хулгайлтгаа гэж өөрөө ярьдаг байсан. Яалчгүй сод хүн байж тий. Тэгэхдээ яг нэг талаараа ойлгох нь бас одоо юу гэдгийг тэр зүгээр хандлага нь болохоор энэ кодыг тайлах ч гэдэг юм уу энэ дайны үе штэ тий. Нэг код юм алдчих юм бол ямар том ажил гарах вэ гэдгийг бас өөртөө суулгацсан хүн байсан болоо тий. За 14:33 минут болж байна. Нөгөө тал нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар E-Mart илүү чанарыг илүү хямдар гэсэн уриатаар дэмжиж ажиллаж байна. E-Mart-ийн хороолол салбар илүү чанарыг илүү хямдар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хороолол салбарт онцгой хямдрал урамшуул зарлаж байгаа юм байна. За 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтанд эко тор бэлгэлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудаснаас болон 7611 тэгник гэдэг утаснаас давлаарай. 7611 тэгник. Нэвтрүүлгийн дэмжин ажлагч E-Mart илүү чанарыг илүү хямдар. Баярлалаа. За бид Алан Тьюринг гэж компьютерийн загламаасын эцэг алдартай итгээд зан авиртай эрдэмтний тухай ярьж байна. Өнөөдөр мяган гарыг нөгөө тал эрдэмтдийг танилцуулдаг. Тэгэд юу байсан? За мэдээж тэр Enigma-гийн код тайлах бол амар байгаагүй. Тийм германчууд өөрсдөө ямар лаг математикчтай тийм ямар том эрдэмтдтэй орон билээ. Тэгэнгүүт энэ Тьюрингийн багийн ажил ерөн жоохон ихэндээ айгүй хэцүү байсан гинэ. За ингээ судалгаа хийх гээд янз бүрийн юм авахаар материал нь хангалт нь айгүй муу ингээд тийм ч юм олдохгүй, ийм ч юм олдохгүй гээд тэгээд хүн хүч нь янзын тутмаг. Тэгээ ер нь нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс нь ийм ч юм байхгүй, тийм ч юм байхгүй ингээд айгүй сэтгэл дундуур байсан юм байна. Тэгэнгүүт 41 оны 10 сарын 28-нд тухайн үед Англи ерөнхийлөгч Черчилль байсан. Уинстон Черчиллд ерөнхий сайд гэж яагаад тэгээд цагтлагдсан байгаа. Тэгээ бид нар ингээд код тайлмаар байна. Одоо Германы талаас ирж байгаа кодыг тайлмаар. Гэтэл манай ажилд ийм бэрхшээл саад учирч байна. За энэ цэргийн чинь ямар их хүн сурталтай юм бэ? Тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг ингээд үнэхээр дарамттай төвөгтэй байна. Бидэнд туслаач ээ. Дэмжлэг үзүүлээч ээ тэгээд хамгийн эхлээд Алан Тьюринг гарын үсгээс орсон байгаа. Тэр үед Англид бол маш алдартай математикч эрдэмтэн байсан. За Алан Тьюринг гарын үсгээс ороод дараа нь ингээд доор нь ажиллаж байсан бүх хүмүүс ингээд гарын үсгээс орсон. Тэгсэн Уинстон Черчилль тэр цагтлыг яг өөрийнхөө нэр дээр ирсэн цагт учраас шууд хүлээж аваад уншингуудаа генералаа дуудаал. Яг одоо надад ийм цагтл ирсэн. За яг одоо намайг харж байхад тэр хүмүүс шаардлагатай бүх зүйлсийг нь шалгаад хаанаас чамайг олж өг. Тэгээд дээрэс нь
яг тэдний өгснийхэн дагуу одоо юу гэдгийг юмнуудыг нь олж өгсөн үү гэдгийг буцаага заавал надад мэдэгд. Гэж шууд өөр өгсөн. Нэг талаар баг одоо матах цаашаа. Гэхдээ ер нь бол маш олон цэргийн одоо удирдлага даргуудаа алгасаад шууд хамгийн том өнөр өгсөн шүү дээ. Тэгсэн. Тэгэхгүй л ингээ нөгөө дарагтаа ингээд өөрийнх нь удирдах байгаа хүндээ хэлэхээр нөгөөдөл нь цэргийн нэг юм амар хүн цогцолтой. Тэгээд тэр нөгөө нэг ажлынхаа чухлыг нь ойлгохгүйсэн шүү. Тэнгүү шууд Черчиллд хэлсэн. Тийм. Тэгээд ялч энэ бол зөвхөн нөгөө ажлаа сайн явуулах гэсэн аргачлал тийм бүр бархаа байгаад тэгсэн Черчиллээс буцаж Алан Тьюрингтээр хариу ирээгүй. Гэхдээ гинтгэн л ерөөсөө ингээл 2-3 хоногийн дараас эхлээл бүх ажил нь ингээл бүтээл те нөгөө нэг одоо ажиллаж исэн дээр сэргийн дарга маргаанаар жигтэйхэн зөөлөн жигтэй болоод л хэрэгтэй юмнуудыг нь бэлдэж өгöd байсан. Тэгээд Winston Churchill үе үе тэгдэг байсан. Нөгөө код тайлж байгаа хүмүүс хэр ажиллаж байна. Одоо хэрэгтэй юм байвал бүгдийг юу яаж олж өг. Тий гэсэн юм байна. Тэгээд Churchill энэ хүмүүсийг айгүйх тэгж дэмждэг байсан юм байна. Ийм байх хэрэгтэй. Тэгээд 11 дугаар сарын 18 гэхэд нууц тагнуулын албаны дарга генерал Исмай гэж хүн. За ерөнхий сайдаа тэднэрт шаардлагатай бүх зүйлийг нь олж өгсөн. Тэ одоо ингээд ажиллахад бол бүрэн хангалттай байгаа. Бид нар бол маш сайн анхаарч ажиллаж байгаа гэж эргэж Черчиллд илтгэсэн. За ер нь бол дайны төгсгөл гэхэд нэг 200 гаруй ширхэг код тайлагч тэр нэг бомбер буюу бомба гэдэг бөмбөг машин хийцэн бэлэн ажиллаж исэн. Тэгэхээр баг магадгүй тэр хүн өөртөө ихтгэлтэйгээс гадна бас зөрөгтэйч гэдэг юм уу бас тиймэрхүү хүн байсан байж магадгүй санагдлаа л да. Магадгүй жоохон өөртөө ихтгэлтэй биш байсан бол хэлэхгүй одоо ингээд дүлгэнээд эсвэл ажилдаа бас ихтгэлтэй биш байсан бол тий анхаарлын төвд тэгж аваачихгүй ч байх юм билүү. Тийм тэгэхээр өөрийнхөө хувийн бас тий характер гэдэг юм уу. Тэгээ ер нь ингэдгийг гэстэй ер нь нэг юм уг нь илүү ухаалаг удирдлага бол ажлынхаа төлөө зүтгээд байгаа хүнийг тэр нөгөө нэг характерыг нь ойлгох гэсэн шүү дээ. Энэ хүн нөгөө худлаа өөртөө оноо авах гэдэг юм биш ээ. Ажиллаа л явуулах гэж чарлаад орилоо те ингээл анхаарал татах гэдэг юм. Ингээ тэрийг айгуу тэгээд Черчилль өөрөө мундаг удирдахч байсан. Тийм тэгэхээр ингээд тий одоо юуны яг одоогийн менежментийн онлоор бол эн чинь ингээд удирдлага алгасаад тий ингээд буруу штэ тий. Тэгэнгөө Черчилль өөрөө тэрийг ойлгочоод цахаан дээрээс нь мэдчихэд за цэргийн хүн зурталтай тий энэ хүмүүс ингээд дайныг багасгах гад одоо Британи хүмүүсийг амийг хамгаалах гад л Германы нууц код тайлах гад гэдэг гэтэл ажил нь явахгүй байгаа юм байна гэдгийг ойлгосон шүү. Тий компаниг бодохдоо одоо цэргийнхэн гэдэг чинь юм хэлэхэд л доотлох нь мэдлэг гүйцэтгэл гэхээс өөр арга байхгүй шүү тий. За тэгээд энэ хувийнхаа хувьд өөрөө бас айлын төрөн сэлүүр цав гүүл зэрэг спортоор бол хичээлдэг. Тэгээ юм гүүх бол хамгийн дуртай хүн гэж байна. Би бас энийг уншаад надад таалагдсан л да. Ягаад гэвэл энэ хүн бас нэг гүүж байгаа шалтгаан ч гэдэг юм уу те. Энэ зүйл нь сонирхолтой санагдсан. Тэгэхээр төрөнг болохоор өөр байгууламж болон офисуудын хооронд явах шаардлагатай үед шууд гараал гүйцэтгэх байсан гэж байгаа. За. Тэгээд үндэсний физикийн лаборатори болон доолис хийлдэх электроникийн барилгын хооронд 16 км зайтай. За. Тэгэхэд энэ бол өлхөн гүгээд ирчдэг гинэ. Тэгээд самдаа нөхөр үү. 16 км гэдэг чинь бас л чанга штэ. Тэгээд бодохоор ч тэр чинь нэг хувцас солиод пүүз өмсөө тийм юм бол байхгүй л бах тий. Тийм бах. Мэдээж. Хувийнхаа хувцастай юу штэ яаж яхад. За тэгээд нөгөөх маань гүгөө явуулчлаа. Тэнгүүд хамт ажилладаг хүмүүс нь бас тийшээ явах хэвээр. Тэнгүүд бүгд гүгээдээ чадахгүй штэ. Тэгээд ажилтнууд нь автобус хүлээж байгаад. За тэгээд суугаад ирэхээр хоцорлоо гэж зодддаг байсан гэж. Ажилтнуудаа нуу. Тий. Яа, гүхгүй ясал гэх чинь тий. Тэг ер нь мэдээж автобус янз бүрийн байдлаар ирнэ штэ тий. Тэгэхээр бас яг нэг удирдлагын арга барил гэхээр нэг талаараа бас жоохон нөгөө талаар дайны үе болохоор бас ойлгож болох юм шиг тий. Тэгээд мэдээж тэнд ч одоо зодуулж байгаа хүмүүс бас юу гэж тэрийг сайнаар хэлэх вэ? Хамт ажилладаг хүмүүс нь бол өмгийн санаатай, сургагчийн дасгалжуулагчийн зан авиртай гэдэг бас муулцгаад байсан гэж байна. Тэгнэ. Гэхдээ ер нь энэ сод хүмүүс бол сайн муу айгу тод байдаг л та. Одоо юм бэ. Ер нь ингээл цэцэг хөтөөр олон ийм мундаг хүмүүсийг намтраа уншлаа. Ер нь нэг ийм итгээд сайнч тэр муунч тэр айгу хурц байх. Тий, зүгээр энгийн хүмүүс бол энгийнээрээ тэг дурддахгүй өнгөрчдөг ч юм уу тий. Тийм итгээд хүмүүс л ингэж түүхэнд үлдчихэж байгаа юм болов уу гэж надад санагдаж байна. За тэгээ нөгөөх чинь сүүлдээ бол гүйлтэндээ улаарад гүйлтийн клубд илсээд за тэгээ гүйдэг болсон гинэ. Тэгээ уур чадвар нь сайжраад хэд хэдэн уралдаан тэмцээнд хүртэл төрүүлсэн гэж байгаа. За тэгээ бүр хамгийн гайхширсан нь болохоор 1948 онд марафон гүйлтэнд оролцож 2 цаг 46 минут 3 секундын хугацаа үзүүлсэн гинэ. Яг марафоноо бүтэн гүгээд. Тэгээ энэ нь болохоор тухайн жилийн олимпийн марафоны хамгийн урдан гүйсэн хүнээс ердөө 11 минутаар л хоцорсон гэж. Олимпичтэй бүхэлдээ. Харин тий угаасаа сайн гүйдэг нөхөр гэж. Тэгэхээр энэ хэрвээ тэрэн олимпиад оролцсон болвол одоо эхний 5 байрын аль нэгэнд бол найдвартай орох байсан. Одоо ийм өндөр түвшний бэлтгэлтэй гүйхч байсан гэж байгаа. Тэгэхээр одоо юм хийж байгаа энэ чинь зүгээр нэг бид нэр эрдэмтэн математикч гэдэг юм уу энэ талаас нь хараад байгаа шүү дээ. Тэгэхэд олимпийн 5 дугаар байр эзлэхээр ийм амжилт үзүүлжсэн гэхээр бас үнэхээр нэг зүйлдээ тууштай гэдэг юм уу те. Өгдөл айгу сайн нөхөр байж те. Айгу гүүх
өгөгдөлтэй физиологийн өгөгдөлтэй нөхөр байж. Тийм гүйдэг тухайн бас асуусан байна л да. За. Яагаад ийм их бэлтгэл хийд юм бэ гээд тэгсэн чинь над ингээд маш их стресстэй ажил байгаа тий. Тэнгүүд би нэг толгооноос авч хайж чадах цорын ганц арга бол энэ шаргуу гүүх явдал гээд. Өөрөө энэ хүнд хэцүү ажил хийж байгаа. Тэрийг ингээд стрессж байгаа шүү дээ. Тэрийгэ тайлаханд бол гүүгээд байдаг. Одоо нөгөө форс компанид гараал гүйцдэг шиг ер нь бол ажлынхаа оронд гүүгээл тэгээд толгоогоо сайхан стрессээ сайхан ингээд тайлаад явчихдаг гэсэн юм байна л да. За 14 цаг 41 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, за Hello Ухрын махан жиркигээр хамтран ажиллаж байна. За тэгэхээр очир тангас компани нь болохоор Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн туулган уттай тасалгааны одоо хэмд 1 жил хадгалах юм боломжтой махан амтныг бол Монголд анх удаа үйлдвэрлээд худалдаанд гаргасан гэж байгаа. Тэгэхээр би зүгээр Солонгост байхад яг ийм бас хатаасан мах ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд пив бусад зүйлийн одоо даруулах болгож эргэлдэг байсан. Тэгээд тухайн үед бол Монголд нэрээ одоо ийм сайхан тав уушаа малтай байж ягаад ийм хийдгүн болоо гэж бодож байсан. Бас бэлээ олцсон байгааг нь бол харах сайхан байна. За энэ Hello Brand-ийн Mini Salami, за beef jerky буюу одоо ухрын махан jerky, chips, самар, жихэр гэсэн одоо юу гэдэг янз бүрийн амттан багасгах хүсэлтэй хүмүүс айгүй сайн нөлөөтэй гинэ. Магадгүй ингээд chips хийддэг ч гэдэг юм уу, самар хийддэг, жихэр хийддэг хүмүүс бол энэ ухрын махан jerky-г ингээд багаар ингээд идэх юм бол айгүй сайн нөлөөтэй болдгийг тий таргалахгүй. Тэгээд тэр чин мах гэдэг чинь бол амин дэмтэй. Юу юм бэ? Би бас ингэж ботсон. Манайхан нэг борцгээл айгу мундаг манайх борцтой штэ гэдэг. Борцыг бид нөр түүхээр нийддэг штэ. Тэр чинь түүхийн мах. Тэгээ зүгээр л хатаацсан түүхийн мах. Жиркий бол яг болгоцсон хатаацсан мах. Шууд иддгээрээ. Тэгэнгүүт нэг хүн харин Монгол борцол юм байна штэ гэж над хэлж байна. Тэгэхээр үгүй шүү. Бид нар борцыг заавал хоолндоо буцалгаж чанж иддгээс биш борцыг түүхээр нийтгэхэр ядчил цагаан хоттой үстэй. Тэгэхээр энэ бол борцол биш шүү. Яг шууд идэхэд зориулсан болгоцсон хатаацсан мах. Тэгэхээр чи бид нэр одоо сургууль дээр номын сан тий одоо ажил дээр кино үзэхтэй ч гэдэг юм уу. За ер нь тэгэл гадуур найзуудтайгаа уулзахдаа фитнес дээр одоо юу гэдгийг автобусанд гэртээ гээд хаан ч авч яваад идэхэд бэлэн тий. Тэгээд ялангуяа бид нар чинь заримдаа зам зур явж байхад одоо машин галт хэрэгч гэдэг юм уу. Иймэрхүү үед бол өлсөд юм хийж идэх боломжгүй байдаг штэ. Тийм үед гаргаж ирээл задлаа шууд идэх боломжтой гэсэн үг тий. Дээрс нь одоо ингээд аялын үйлрэл эхэлж байна. Тулаарч байна тий. Ингээд хөдөөгаадаа явах гэж байгаа болвол замд ингээд өсөөд тэгээд ингээд чихэр хідээ, чипс хідээ байвал тархална гэж байгаа бол энэ ялангуяа beef jerky би ухрын хатаасан махыг ин аваад багаар ингээд хөвчүүл. За тэгээд Mini Salami ч гэсэн гоё юм байлээ. За GS25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүрүүдээр очир тангас компани нэрийн барааны дэлгүүрүүдээр бас худалдаалагдж байгаа. Утасныхын дугаар 76 тэг 75 30 гэсэн утас байна. 76 тэг 75 30 90 20 75 30 гэсэн 90 20 75 30 гэдэг дугаараас аваарай. За тэгээ бас Hello Brand гэдэг сошиал хаяг нь хаагаад дагаад орох бас мэдээлэл авах боломжтой байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, Hello Ухрын махан jerky хамтран ажиллаж байна. За баярлалаа. За бид компьютерийн загалмайлсан эцэг. За өнөөдөр бол мягмар гараг алдартай эрдэмтдийн намтраар явж байгаа. Компьютерийн загалмайлсан эцэг. За гей буюу одоо юу гей чинь юу гэдэг вүлээ? Гомо. За тэг гомо шүү дээ. Тий, ижил хүүстэн гомо гэж тухай үед буруутгагддаг байсан алдартай эрдэмтэн Алан Тьюрингийн тухай ярьж байна. Нөхөр бол цаг үеэсээ төрүүлээ төрчихсөн хүн гэж одоо намтар судлаач нар үздэг гэнэ. Яагаад гэвэл хиппи маягийн хүн байсан гинэ. 60 он хиппи хөдөлгөөн оргилдоо авсан шүү дээ. Одоо Forest Gump-аар гардаг тий. 60 онд ингээл хүмүүс нийгмийн дарамтнаас цутаагаал тий ингээл орон гэр байхгүй зүгээр ингээл хаадарсан хүмүүстэйгээ уулзаал хувцсанд уранхай хамаагүй яваад. Тэгсэн нөхөр бол 40-од онд ийм хиппи маягийн нэг тийм үнэн хачаа хувцалдаг. Хувцсандаа үнэхээр анхаардаг байсан. Тийм сод ухаантай мундаг математикч байсан хэрнэ. Тэгээд боломжийн цалин авдаг байсан. Тэгэнгүүт нөхөр ингээд нэг юм ер нь мэлэнтэй бүдүүлэгч юм шиг ийм хувцсан өмсдөг гадаад үзмжээ өрс тоодогч байсан юм байна. Тэгээ нэг юм яалтчгүй 40-од он учраас бүр шахуулж яж нэг юм пижак өмсдөг. Дээгүүрээ. Тий тэгээд доогуур авал зүгээр нэг юм ямар ч хамаагүй өргөн өмд өмсчдөг. Тэгээд 10 эсвэл ерөөс ингээд баг одоо зүгээр ингээд нэг 60-аад он монд амьдэрсэн бол нөхөр үлбэ ингээд хэртэй ингээд ийм хүзүүн ингээд дарвайцсан ийм фотологтой нэг уранхаач ийстэл явж иж магадгүй ийм сонин хувцалтандаараа бол үнэхээр тоодгүй ийм нөхөрстэйг навсаасан ийм хувц өмсдөг байж тэгээд дээрэс нь маш овор багтай хүн байсан гин наснаасаа баг 10 насаар 10 15 насаар залуу харагддаг. Тэгээд ингээд их сургууль профессор хийгээд заагаа хичээл заагаа явхад хүмүүс дандаа одоо юу гэдэг нэг оюутан байл гэж шаарддаг. Багш нэг шаарддаг. Ийм нөхөр байсан. Тэгээ нөхөр бол уул нь Алан Тьюрингийн эрдэмтэн 33 онд дайны эсрэг хөдөлгөөнд илсээд
Тэгээ бүр ингээд дайныг эсэргүүцдэг, би хизээч улс төрч болохгүй, улс төрийг би сонирхгүй гэж боддог байсан юм байна. Тэгсэн чинь Хитлер засгийн эрхэнд гараад за ингээд дайн зарлаад ингээд хэцүү болоод ирсэн нөхөр бол хүссэн үсээгөө ингээд нэг эх орн руу дайн зарлаад Англид Герман дайн зарлаад ирэнгүүт нөхөр би эх орныхон төлөө тэгвэл юу хийж болох вэ гэж өөрөөсөө айгүйх асууж агаад тэгээд нөхөр сайн дураараа нууц код тайлагч болсон. Ийм хүн юм байна. Тэгэхээр төрөнгийн болохоор дунд сургууль байхасаа математикаас бусад одоо хичээл дээр муу сурдаг байсан тийм. Ээж нь болохоор түүнийг уран зохиолд тэр дундаа одоо сонгодог утга зохиолуудыг судлана гэж найдаад харж исэн. Дааж энэ болохоор талаар басан гэж байгаа. Тэгээ англи хэлний багш нь болохоор энэ миний харж исэн хамгийн муу сурагч. Тэр бол говьшгөө бүдүүлэг, бохир, санаачлаггүй. Би түүний энэ байдлыг уучлж болох ч шинэ гэрээний талаар одоо ариун библийн дэд хэсэг тийм. Тэнэг хандлагыг нь уучлж чадахгүй гэж уралж исэн юм байна бүр. Бараг л ядаж бараг л яаж нэг юм дунд сургуулаа төгсөндөө гэж байсан сургуулийн зүгөөс одоо төгсгөөд салаад явуулсан нь бол тухайн үед л амар байсан юм байна л да. Тэгээ ингээд бол тухайн дунд сургуулийнх нь их л одоо үздэггүй л байж л те. Тийм байна. Харин түрүү анх намтар дээр ирсэн. Ерөөсөл математик хийгээд бусад хичээл ингээд орж хайчдаг байсан. Бүр тоодогч байсан. Тэгээ ямарсандаа ингээд уран зохиолын багш нар бүр ингээд аргаа бараад тий бичсэн бахав. Юу юм бэ? Алан Тьюрингээс за биднэрт үлдсэн хамгийн алдартай ажил бол мэдээж компьютерийн шинжилгээ ухаан мэдээж 36 онд анхны компьютер үндэслүүлсэн Universal Turing Machine гэдэг энэ одоо юуныхаа санааг анх боловсруулад 1950 онд хиймэл оюун ухааны тестийг зохион бүтээсэн. За одоо ч энэ тестийг ашигладаг гин. Тийм. Тэгээд яг нөхөр өсвөр насндаа болохоор Эйнштейний харьцангуй онолыг уншичаа. Тэгээ ингээд маш их тэр Эйнштейний харьцангуй онолын хүрээнд математикийн янз бүрийн таамаг, тооцоо хийцэн ийм өсвөр насныхын үеийн дэвтрүүд байдгийн гин. Тэгэхээр Тьюрингийн хувьд болохоор ер нь бид нар бас өмнө Эйнштейнийг би сонсож байхад ер нь баг багтаа ингээл нэг зүйлийг бас гүлрөөд ч юм уу те. Нэг хэвийн бус юм шиг нэг талаараа санаа зовоодаг байсан гэд тэгж харж байсан. Тэгэхээр Тьюрингийн хувьд гэсэн ер нь бол багасаа бас одоо ер нь юмыг бол эрдэмтний нүдээр хардаг байсан. Ер нь бага байхасаа л энэ зан чанартай байсан юм байна л да. Бус хүүхдүүд ингээд хоккей тоглож байхад Тьюринг балжингаар одоо DC цэцгийг бол урахыг ингээд хараа сууж идэг байсан юм л да. Тэгээ 52 онд Алан Тьюрингийн математик болон биологийн цоошин салбар болж хувирсан морфогенезийн талаарх шинэ бүтээл бичсэн. Энэ бол аливаа зүргийг хэрхэн ургадаг тухай математикийн тайлбар байсан. Одоо энэ бүх нууцыг шинжлэх ухаанчаар ингэж тайлбарлахыг зорж байсан. За тэгээд Балжин гарвын цэцгийн хөгжлийн тойм нэртэй түүний илтгэлийг дэлхийн томоохон эрдэмтэд нийтдээ 8000 гаруй удаа иш татаж ашигласан байдаг гинэ. Энэ нийтлээс нь одоо илтгэлээс нь. Тий. Дээрэс нь энэ Алан Тьюринг гэж хүн жоохон eerүү юм гацаа хүн байсан юм байна. Тий. Тэгээд ингээд радиогийн ярилцлаганд орд юм байна л да. Тэр үед чинь телевиз баг байхгүй радио байсан. Тэгэн гоо чимэг болчдөг гинэ. Чив болчдөг. Тэгээд ингээд та радиогоор юм ярих хэрэгтэй шүү дээ. Яа гэдэг. Би нөгөө дараагийнхаа зөв үгээ хайгаад юу гэж хэлэх вэ? Дараагийнхаа үгээ сонгоход ингээд алга болчдөг юм аа гэж хэлсэн. Тий, тэгээд дээрэс нь мэдээж ижил хүстэн буюу гей байсан. За ингийн хар яриан дээр бол одоо гомо гэж хэлдэг тий. Тийм тэгээд нөхөр бол өсвөр насндаа найздаа дурлаад тэгээд ижил хүстэн болсон гэж үздэг. Тэгээд нөгөө сүрийгээр нас орсон тэр өөрийнх нь найз бол яг зүгээр ингээд энгийн хүмүүс бол найз нь гэж бодоод байдаг ч гэсэн яг ингээд нөгөө тэр үед бол цэцгэл татагдаж дурлсан анхны хайр нь байсан гэдэг. Тэгээ Алан Тьюринг ижил хүстэн гэдгээ бүр ер нь бол нууцлж байгаагүй гин. Ер нь тэр үед ч юм бол хаалттай байсан шүү дээ. Нууцлж байгаагүй. Тэгтээ аймаар зарлаад авахгүй. Зүгээр хүн асуувал огт нуудгүй. Бодлаа ярьдаггүй. Тийм ээ гэдэг байсан. 52 онд нэг эрэгтэй хүнтэй хэсэг зур харилцаатай байсныхын дараа баривчлаад зохисгүй байдал гаргалаа чи гэд тэгээд одоо юу гэдгийг Алан Тьюринг болохоор би бол одоо би эрэгтэй хүнтэй одоо харилцаатай байлаа гэд би хууль зөрчөөгүй штэ гэж өөрийнхөө бодлыг хэлсэн юм байна. Тэгэнгუთ шүүхээс мэдүүлэг аваад яг юу болсны нарийн тодорхой яриулаад тэгээд олон нийтэд аваачаад мэдгдэл хийцэн. Алан Тьюринг одоо гомо ижил хүсдэг гэд. Тэгээ ер нь бол юу байсан. Тэгэнгუთ чи уучлахгүй гингууд Алан Тьюринг би уучлахгүй. Энэ нэг тийм хууль зөрчил үйл гэж би бодохгүй байна гэсэн. Тэгэд фашистын Германыг ялахад маш үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний баатар байгаад байдаг. Домогт код тайлагч эрдэмтэн байгаад байдаг. Тэгсэн чинь нөгөө талаасаа нийгэм нь эн чин одоо юу гэдэг ижил хүсдэг юм байна штэ. Яавч тэр нөгөө шүүхээс авда тий ингээд ижил хүсдэн гэд хэргийг нь задруулаад гарцсан чинь тий ер нь бол хид хідэн одоо шүүхээс нэлээд буруутгасан юм байна. Тэгээ энэс нь болоод юу яасан? Шүүхээс бүр ижил хүсдэнтэйгээ бэлгийн харьцаанд орж болохгүй гэд бүр тариа хийсэн. Химийн тариа. Одоо юу гэдэг ингээд дааврынх нь гэдэг юм уу ямар ч байсан нэг юм ижил хүснийг нь болиулах гэж тариа хийсэн юм шиг. Тэр кинонд ч гэсэн гардгийг. Тэгэхээр одоо яг нь яалтч намтрахын төгсгөлдөр нь гонигтай гэмээр тий. Одоо хэцүү тиймэрхүү зүйлүүд нэг одоо жишээ нь бол хамгийн амар энэ дааврын тарианууд нь
эрхтөөний бэлгийн одоо сулралд оруулаад тий одоо өөрөөр хэлбэл химийн аргаар хөнгөлж байгаа гэсэн үг байхгүй тий. Ийм байсан. Тэгээ нарийн ярил бүр шодооны огт хөвчрөхөө байгаад одоо хамгийн зөвөнд бүр хөх нь ургаж томорж байсан. Энэ одоо эмгтэй даавар гэсэн үг юм уу да тийм талаараа. За тэгээд аалын төвөрийн тухайн үед ямар ч хэмжлэгээ одоо тариа шийтгэл намайг шинжлэх ухааны одоо судалгааны ажлаас хөндөрүүлэх ёсгүй гэж өөрөө бол бодож байсан. Тэгэхээр ингэсэн ч гэсэн одоо эрч хүчтэйгээр ажиллаа бол хийсээр л байсан гэж байгаа. Компьютерийн лабораторид тэрээр хамтран ажиллах хэвээр одоо шүүх хурал дээр юу болсон талаар ичи зоохгүй илэн далангүй ярьж хуулийн юм утгагүй байгааг бүр шоолоод шүүмжлээд ингэж бол ярьдаг байсан. Тэгээ үүнийхээ дараа аалын төвөрөн ижил хүснүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн идэвхжиж байсан. Норвег болон газар дундын тэнгисийн одоо бүс рүү хөлийн чандад бол аялсан байгаа. Гэвч түүнийг хөнгөлсөн ч гэсэн ижил хүснэн одоо байдлаар одоо ануусаар бэлгийн харьцаанд орох магадaltaй боломжтой гэж үзээд гадаадд зорчих эрхийг бас хязгаарлалсан юм байна. Одоо хөлийн ойрог тавьсан тийм. Энэ болгоныг эсэргүүцээд аалын төвөрөн 1954 онд бол амиа орлсон юм байна. Тэгэхээр бас тэмцэж байгаа л ерөнхийдөө одоо өөр хүндлэл бодол үнэнж байгаа. Тэмцэж байгаад амиа орлоод одоо тэмцлийн хамгийн орц хэлбэр юм уу. 54 оны 6 сарын 8-нд Аалан Тюринг гэртээ насварсан байдалтай олдсон гэж байгаа. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь цианидын хордлого буюу хортой өөрийгөө хордуулсан. За орны дэрэгдэх ширээн дээр нь бол хазаад орхисон юм алим олдсон. Тэгээ алимыг гэхдээ шинжилгээнд авч яваагүй. Гэхдээ алим хортой байсан гэж олон нийт бол үздэг. Тий. Тэгээд албан ёсны мөрдөн байцаалтаар амиа хорлсон гэж үздэг. За цогцсыг 54 оны 6 сарын 12-нд walking гэдэг чандрал газар чандарлаад ойролцоох тусгай зориултын газарт үнсийг нь цацсан гэж байгаа. Тэгээд хожим энэ хүн чинь амиа хорлоогүй юм биш үү гэсэн дүгнэлт бас гардгийм байна лээ. Ер нь Аалан Тюринг калийн цианид ашигладаг ийм цахилгаанаар бүрэх машинаас ялгарх тийм цианидын хүчлийн утаагаар амьсгаснаас олж хордож үхсэн юм шүү гэдэг нэг ийм юу байдаг. Таамаглал. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд Alan Turing-ийг 2009 оны 9 сарын 10-нд Их Британийн тухай ерхий сайдсан Gordon Brown энэ агуу хүнийг Английн засгийн газар ард түмэн гээд хавчин гадуурхаж байсан та уучлалт гуйсан байдаг. Хизээ хойно. Тэгээд бүр 2013 онд Их Британийн тухай үеийн хатан хаан 2 дугаар Элизабет Alan Turing-гээ тогсон садар самуу явдлын одоо хэрэгт нь албан ёсоор төрийн зүгээс өршөөл үзүүлсэн бүртгэл байдаг юм байна лээ. За тийм найрлагчаар суухаар нөгөө цаг дуусах гэдэг өөрөө энд суусан чи бас тэгж байгаа тэгээд хэт юм биш үү. За ингээд энэ хүрээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачин худалдааны төв хамтран ажиллалаа. За бас Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, Hello Үхрийн махан жиркигээрээ хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа.